Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын цөмийн зэвсгийг Европын улс орнуудад байрлуулах санал төвшүүллээ. Турк улс дахь Украины дайны асуудлаарх уулзалтад Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцох юм байна. 2025 оны 9-р сар гэхэд газын зурвас дахь 5 хүн тутмын нэг нь өсвөлөнд нэрвэдэн гэлээ. Канада улсын ерөнхий сайд Маккарни кабинетийн гишүүдэд зарласан байна. Оройн дэргээ үзэгчтэй Тэмэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсныг сурвалжтайгаар дэлхийд дахинд өрнөж байгаа цагийн мэдээллийг танил өргөнө. Европын холбооны цорын ганц цөмийн зэвсэгтэй улс болох Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын цөмийн зэвсгийг Европын бусад улс орнуудад байрлуулах асуудлыг хэлэлцэхэд нээлттэй гэдэг өнөө өглөө мэдгдлээ. Тэгэхээр энэ тухай Франц улсын TF1 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна. Түүний хэлснээр Америк нэгдсэн улс аль хэдийн Бельги, Герман, Итали, Турк зэрэг орнуудад цөмийн бөмбөг, цөмийн цэнэгт пуужин зэрэг цөмийн зэвсэг ачиж дайны үед харуулах зориулалттай цэргийн онгоцоодоо байрлуулсан байдагтай адил Франц мөн адил Европын улс орнуудтай энэ асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн байна. Гэхдээ тэрээр Францын цөмийн зэвсгийн хамгаалтыг Европын бусад орнд тэлэх ямар ч алхам тодорхой нөхцөлтэй байх ёстойг анхааруулсан байна. Тухайлбал цөмийн зэвсэг байрлууллаа гэд энэ нь бусад улсын аюулгүй байдлыг санхүүжүүлсэнд тооцогдох ёсгүй. Намаа Франц улсын батлан хамгаалах чадвар бүрэн хэмжээнд хадгалагдах ёстой. Түүнчлэн цөмийн зэвсгийг хэрэглэх эцсийн шийдвэр зөвхөн Франц улсын ерөнхийлөгчийн мэдэлд байх зэрэг шаардлага нөхцлүүд байгаа юм байна. Стокгольмын олон улсын их тайны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Франц улс 2024 оны байдлаар 280 орчим цөмийн цэнэгт хошуутай. Эдгээрийг Франц улсын зэвсэгтгүүчин шумбагч онгоц болон сүнөөгч онгоцоор дамжуулан биедан ашиглах чадамжтай юм. Үүнийг Европын нөлөө бүхий улс орнуудын нэг болох Их Британтай харьцуулах юм бол Их Британи нь 225 орчим цөмийн цэнэг хошуутай. Гэхдээ Британий Trident хөтөлбөр нь Америк нэгдсэн улсын системтэй нэгт холбоотой засвар үйлчилгээний хувьд Америк нэгдсэн улсад түшгэлдэг байна. Эммануэль Макрон анх өнгөрсөн 3 дугаар сард Европын холбоотнуудтайгаа Франц улсын цөмийн зэвсгээр Европыг хэрхэн хамгаалж болох талаар хэлэлцэх санаал дэвшүүлж байсан. Учир нь Европын улс орнууд тухайн үед Орос улбаны улсаас учруулж байгаа аюул занал хийлэл нэмэгдэж байна гэж үзэн Европ аюулгүй байдлын хувьд Америк нэгдсэн улсад найдах боломжгүй гэдэгт санал нэгдэж байсан. Түүнээс хойш Эммануэль Макроны энэхүү цөмийн тогтоон барих хүчийг ашиглах тухай санаачлагын цар хүрээ тэлж өнөөдөр энэхүү хэлэлцээг эхлүүлэхэд билээ гэдгийг мэдээлсэн байгаа юм. Одоогийн байдлаар Герман улсын канцлер Фридрих Мерц Францын цөмийн зэвсгийг улсдаа байрлуулах боломжийг сонирхож байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Гэхдээ тэрээр энэ нь Америк нэгдсэн улсын Европын аюулгүй байдалд үзүүлэх тусламж дэмжлэгийг орлохгүй гэдгийг онцолсон байна. Одоогоор Герман дахь цэргийн баазад Америк нэгдсэн улсын 20 хүртэлх цөмийн зэвсэг байдаг ба. Герман улсаас гадна Польш, Дани, Литв зэрэг улс мөн адил Францын цөмийн хамгаалтанд хамрагдах асуудалд нээлттэй хандна гэдгийг мэдгдсэн байна. Тэр дундаа Польш улсын тухайд ерөнхий сайд Дональд Туск өнгөрсөн 3 дугаар сард Франц улсын эрх баригчдтай энэ асуудлаар яриа хэлэлцээг хэдийн эхлүүлсэн байгаа гэж мэдээлсэн байна. Энэхүү зүүн Европын улс орнууд аюулгүй байдалд онцгой анхаарч хэлсэн байгаа нь Орос Украины дан эзлэгдэхгүй сунжирч байгаатай шууд холбоотой. Эммануэль Макрон өнөөдрийн цөмийн зэвсэгтэй холбоотой мэдээллийнхээ үеэр Орос улбаны улсын эрх баригчдын дургуутслыг хүргэхээс болгоомжлолоо гэж хэлж болохоор нь тэрээр Украин улсад тусламж дэмжлэг үзүүлэх ёстой ч гэлээ дэлхийн 3 дугаар дайныг дэгдээхийг хүсэхгүй байгаа гэдгээ онцлон хэлсэн байна. Энэ 7 хоногийн пүрэв гарагт Турк улсад Орос улбаны улс болон Украин улсын дипломатуудын хооронд 2022 оны 3 дугаар сараас хойших анхны нүүр тулсан шууд яриа хэлэлцээ болох нь тодорхой болоод байна. Өчигдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү уулзалтанд оролцож болох талаар ярьж байсан. Тэгвэл өнөөдөр тэрээр Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон өөр хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнууд нь Орос Украины ихэнх хэлэлцээлд оролцохоор 5 дугаар сарын 15-нд Туркид очихоор болсон гэдгийг баталгаажуулсан. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский уулзалтанд оролцоно гэдгийг ол мэдгдсэн. Зарим Оросын тал ерөнхийлөгч Владимир Путин очих хэсэг талаар одоо хүртэл тодруулаагүй хэвээр байна. AFP агентлагийн мэдээлснээр Марко Рубиогоос гадна Дональд Трампын Орос Украины замун ойролт орондын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч нар болох Стеф Витков, Кит Келлог нар хэлэлцээг ажиглахаар мөн Стамбул руу явах гэж байгаа юм. Стеф Витковийн хувьд Москвад ганц зогсоох асуудлаар Владимир Путинтэй өмнө нь уулзаж байсан удаатай.
Шинжээчид түүнийг хэлэлцээрт Орос улбаны улсын талыг баримтаж магадгүй гэж таамаглаж байна. Харин Кит Келлогийн хувьд Украины талтай илүү ойр ажиллаж байсан, олон нийтийн өмнө Украины гал зогсоох хураалгыг дэмжиж байгаа гэдгийг нээлттэйгээр илэрхийлж байсан ба. Хэрвээ энэ уулзалт амжилттай болох юм бол дайны зогсоох чиглэлд хийгдсэн дөрвтэй алхмуудын нэгт яах аргагүй тооцогд. Гэхдээ өнөөглөө Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Турк улсад болох энхийн хэлэлцээр байгуулах тухай энэхүү уулзалт нь Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинээс өөр ямар ч төлөөлөгчтэй уулзахгүй гэдгийг мэдгдсэн байгаа нь нөхцөл байдлыг бага зэрэг ээдрэгтэй болгож байгаа. Өөрөөр хэлбэл Орос улбаны улсаас энгийн дипломат төлөөлөгч ирэх бус зөвхөн ерөнхийлөгч Владимир Путиныг ирүүлэхийг хүсэж байна гэсэн. Тэрний сануулгад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг Владимир Путинтай уулзахыг уриалсны дараа тиймхүү Владимир Зеленский Туркт очиход зарласан байдаг. Харин Оросын тал энэхүү уулзалтыг эхлээд өөрсдөө санал болгосон хэдий ч уулзалтанд очих хүмүүсийн нэрсийг одоо хүртэл зарлаагүй байна. Мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уулзалтай холбоотой эцсийн шийдвэрүүд хараахан гараагүй байгаа гэсэн байна. Гэхдээ Орос улбаны улсын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мягмар гарагт таас агентлагт өгсөн ярилцлаганда Украины талтай Стамбул хотод шууд уулзалт хийхээр бэлтгэж байна гэж мэдгдсэн байна. Шинжээчид энэхүү уулзалт нь Европын холбооны орнууд Москваг гал зогсоохгүй бол 20 арга хэмжээ авна гэсэн шаардлага тавьсны дараах хариу үйлдэл гэж тодорхойлж байна. Дараагийн мэдээ. Израиль улс 3 дугаар сараас хойш Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийг бүхэлд нь хоригсноос хойш 3 сар шахам хугацаа өнгөрсөн байна. Үүний улмаас Газын зурвас дахь өсөглөн хоол хижээлийн дутагдал том ноцтой түвшинд хүрээд байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж эхэллээ. Тухайлбал өнөөдөр Газын зурвас дахь хүн амын 5 хүн тутмын нэг нь өсөглөнд нэрвэтгэд тун ойрхон байгаа талаар нэгдсэн үндэсний байгууллага болон IPC-гээс хамтран бэлтгэсэн тайланд анхааруулсан байна. Тэрний сануулгад Израиль 3 дугаар сарын 2-ны өдөр Газын зурваст хориг тавьж хүнс болон эмнэлгийн хэрэгслийн урсгалыг бүр мөсөн тасалсан байдаг. Израилийн зүгээс энэхүү хориг нь барьцааны хүмүүсийг суллуулах зорилготой дарамт шахалтаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч олон улсын хүний эрхийн байгууллагууд Израиль улсын эрх баригчид өсөглөнг зэвсэг болон ашиглаж байна гэж буруутгаж байна. IPC байгууллагын зүгээс энэ оны 9-р сар гэхэд Газын зурвас дахь өсөглөн болон хоол хижээлийн дутагдал гамшигын түвшинд хүрэх магадлалтай гэж тайланд анхааруулсан. IPC-ийн өсөглөнд нэрвэгдсэн гэж албан ёсоор зарлахын тулд 5 шатлал бүхий хэмжүүр үзүүлэлтүүдийг ашигладаг. Ихтэй нийт өрхийн 20% нь хүнсний хомсдолд орох, хүүхдүүдийн 30% нь зочмог хижээлийн дутагдалд өртөг. Мөн өдөрт 10,000 хүн тутмын 2 нь өсөглөн болон хоол хижээлийн дутагдлын улмаас нас барж байх юм бол албан ёсоор тухайн бүс нутгийг өсөглөнд нэрвэгдсэн гэж үздэг байна. Одоогийн байдлаар Газын зурвас дахь нөхцөл байдал эхний шатыг аль хэдийн давсан байгаа юм. Тэрхүү тайланд дурдсанаар нийт хүн амын 22% буюу 469,500 орчим хүн 5 дугаар сараас 9 дугаар сарын хооронд өсөглөнд нэрвэгдэнэ гэж үзсэн байна. Гэвч Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч Дэвид Менсур IPC-гийн анхааруулгыг үгүйсгэлээ. Тэрээр хүмүүнлэгийн хямралд Хамас бүлэглэлийг буруутгаж тэдийг энгийн иргэдэд тусламж очихыг саадуулж байгаа гэж буруутгасан. Гэвч бодит байдал дээр 3 дугаар сараас хойш Израилийн цэргийн товтлогоо дахин сэргээснээр 430,000 гаруй хүн дөрвж хоол хүнс хомс эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөл байдалд амьдарч байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн хүнсний хөтөлбөрөөс ажилуулдаг тусламжийн газрууд 4 дугаар сарын эхээр нөөц нь дууссан, халуун хоол олгодог 177 цэгийн ихэнх нь хаагдад хүрсэн байдалтай байна. IPC-гийн тайланг цааш харах юм бол хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд өсөглөнд хамгийн их хүртэх төлөвтэй байгаа юм. 2025 оны 4 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл 5 хүртэлх насны 71,000 хүүхэд зочмог хижээлийн дутагдалд орох төлөвтэй байгаа. Түүнчлэн 17,000 орчим жирэмсэн болон хөл эмэгтэйчүүд хоол хижээлийн дутагдлын улмаас нэн даруй эмчлүүлэх шаардлагатай нөхцөл байдал орно гэсэн тооцоолол байна. Канада улсын ерөнхий сайд Маккарни эх 4 жилд удирдах засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцууллаа. Мөн тангар өргөх ёслолынхаа үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан тариф түншлэн Канада улсыг Америк нэгдсэн улсын муж болох тухай санал зэргийн эсрэг улсынхаа бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг тууштай хамгаална гэдгийг хэлсэн байна. Шинэ засгийн газар нийт 28 сайд 10 төрлийн нарийн бичгийн даргатай байна. Өмнөх засгийн газартай харьцуулахад өмнө нь засгийн газарт ажиллаж байгаагүй шинэхэн улс төрчид орсон байгаа нь Канада улсын улс төрд шинэ салхи үлээж байгааг илтгэсэн хэрэг боллоо. Ихтэй улс төрийн туршлагатай хүмүүс болон шинэ гишүүдийг хосооч чадсан байна. Тодорхойлбол нийт 28 сайдаас 24 нь өмнө нь сайдын албан тушаал хашиж байгаагүй, 13 нь анхудаа парламентын гишүүнээр сонгогдсон хүмүүс юм байна. Үүнтэй зэрэгцэн өмнөх ерөнхий сайд Justin Trudeau-гийн танхимд ажиллаж байсан Melanie Joly, Chrystia Freeland зэрэг туршлагатай гишүүд л иргэн ирсэн байна.
Гэхдээ орон сууц, цагаачлал, эрчим хүч зэрэг Жасин Трюдогийн үед чамгүй их шүүмжлэлд өртөж байсан яамдуудыг анх удаа сайд болж байгаа гишүүдэд хариуцсан баг нь тун ухаалаг алхам боллоо гэж дүгнэж болохоор байна. Мөн онцлогчтой Маккарни Жасин Трюдогийн баримталж байсан хүнсийн тэнцвэрт байдлыг хадгалах зарчмаа үргэлжлүүлж нийгмийн янз бүрийн давхарга, угсаа гарал, шашин шүтлэгтэй хүмүүсийг танхимдаа цуглуулж чаджээ. Канадын шин засгийн газар үүрэгт ажилдаа орлоо гэх энэхүү мэдээлэл цацагдахтай зэрэгцэн олон нийтийн анхаарал гадаад хэргийн сайдаар хэн ажиллах вэ? Тухайн хүн нь Америк нэгдсэн улсын болон Канадын харилцаанд ямар бодлого, байр суурьтай байх вэ гэдэг дээр төлөвлөж байсан. Тэгвэл Америк нэгдсэн улстай тогтоосон харилцаа холбоог зохицуулахтай холбоотой гол сайд нарын бүрэлдэхүүнд хэд хэдэн томоохон өөрчлөлт орсон байна. Тухайлбал улс төрийн ариун туршлагатай Доминик Лебланк өмнөх засгийн газрын үед худалдааны яамны сайдаар ажиллаж байсан бол одоо Маккарнигийн засгийн газарт Америк нэгдсэн улстай хийх худалдааны асуудлыг нууцсан ажиллахаар болсон байна. Харин худалдааны яамны сайдаар манан дээр Сэдхүү ажиллахаар болжээ. Харин гадаад хэргийн сайдаар Анита Ананд томилогдсон. Тэрээр Жасин Трюдогийн танхимд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан нэг юм байна. Харин Мелани Жолигийн хувьд гадаад харилцааны яамнаас шилжиж үйлдвэрлэлийн яамыг удирдахаар болсон байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп анхны гадаадах айлчлалаа Сауди Араби улсад хийсэн. Айлчлалын эргэн тойрондох онцлог мэдээлэлээс та бүхэнд багцлуулъя. Айлчлалын үр дүнд Америк нэгдсэн улс болон Сауди Араби улс хоорондох хамтын ажиллагаагаа бэхжүүлж харилцаа холбоогоо өргөжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн Сауди Араби улс Америк нэгдсэн улсад 600 тэрбум $, хөрөнгө оруулалт хийхээр болсон гэдгийг зарлав. Үүн дотор 142 тэрбум $, зэвсэг худалдан авах гэрээ багтсан байна. Гэрээний хүрээнд Сауди Араби улс Америк нэгдсэн улсаас сүүлийн үеийн дэвшилтэд зэвсэг тоног төхөөрөмжүүдийг худалдан авах байгаа. Айлчлалынхаа үеэр Дональд Трамп Ирад хотноо хэвлэлийн баг хурал хийхин зэрэгцээ хөрөнгө оруулалтын форумд мөн оролцсон. Хэвлэлийн баг хурлын үеэр тэрээр Америк нэгдсэн улс Сирийн эсрэг бүх хоргийг туслах болсон талаар мэдээлсэн байгаа. Энэхүү айлчлалын хамгийн онцлог мэдээлэл байлаа гэхэд хэлцгээр байна. Тиймээс Сирт тавьсан хоригуудаа туслах тухай мэдээлснийхээ дараа Дональд Трамп Сир улсын төр ерөнхийлөгч Ахмад Ал-Шараатай бичлэн уулзсан байна. Сир улсад Башар ал-Асадын дэглэм нуран усны дараагаар олон улсаас тэр дундаа Америк нэгдсэн улсаас Сир улсад тавьсан хориг зуслагдах хэсэг нь олон нийтийн анхаарлын төв байсан. Эцэст нь ийхүү Сауди Араби улсын зуршлалтайгаар хоригуд зуслагдсан байгаа нь энэ. Тэрний сануулгад Дональд Трамп 2017 онд анхны гадаад айлчлалаа мөн адил Сауди Арабид хийж байсан. Харин энэ удаагийн айлчлал нь Катар болон Арабын нэгдсэн Эмират улс руу хийх айлчлалтай зэрэгцэн болж байгаа гэдгээр онцлог. Энэ удаагийн Сауди Араби дахь айлчлалд нь Америк нэгдсэн улсын томоохон технологийн компаниудын удирдлагууд дагалдан явсан байна. Тухайлбал Tesla компаниг гүйцэтгэх захирал Elon Musk, OpenAI компаниг гүйцэтгэх захирал Sam Altman, BlackRock-ийн гүйцэтгэх захирал Larry Fink, Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang айлчлалд дагалдан оролцсон байна. Дашин дуртад Сауди Араби нь нефтийн экспортоос хэд хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийг сүүлийн жилүүдэд зорж байгаа. Үүнийхээ хүрээнд Америк нэгдсэн улстай технологийн гигантуудтай харилцаа холбоо тогтоох хөрөнгө оруулалтын гэрээ хэлцээ байгуулах хүсэлтэй байгаа гэдгийг Дональд Трампын айлчлалын үеэр илэрхийлсэн байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэнэ. Уругвай улсын ерөнхийлөгч асан Хосе Мухика 89 наснда таалалд өслөө. Тэрээр 2010-аас 2015 оны хооронд Уругвай улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба энгийн даруй амьдралтай байсан түүнийг олон нийт дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэх очоор нь мэддэг байна. Яг одоо Уругвай улсын ард иргэд түүний улс орныхоо төлөө хийж бүтээсэн үйл хэргийг дурсан санаж эгийн дурсгалд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэрээр улаан хоолойн хорт хадартай байсан хэдий ч нас барсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм а. Япон улсын автомашин үйлдвэрлэгч Nissan компани борлуулалтанд буурч зардал өсснөөс шалтгаалan нийт 20,000 орчим ажилтнаа цомогдохоор болсон талаар мэдээллээ. Энэ нуг компани нийт ажиллах хүчний 15%-ийг эзэлж байгаа юм. Цомогдолыг 2028 он гэхэд бүрэн хийж дуусгажээ. Мөн үүнээс гадна Японд барихаар төлөвлөж байсан батарейн үйлдвэрийн төслийг цуцалж дэлхийд дахиндах үйлдвэрүүдийн тоог 17-оос 10 болгож бууруулах ба хаагдах үйлдвэрүүдийн дунд Японд дахь үйлдвэрүүд нь ч багтаж байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг улсуудын нэг болох Грек улсын Касос арлын орчинд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас онцгой байдлын албаныхан цунамигийн дэвшүүр зарласан байна. Газар хөдлөлт 5.9 магнитудтай байсан байна. Газар хөдлөлийн жижигхийлэл Египт, Израиль, Туркийн улсад мэдрэгдсэн байна. Одоогоор хүний амнаас хохирсон болон барилга байгууламж эвдэрсэн талаарх мэдээлэл байхгүй байна.
Франц улсын нэр жүжигчин өдгөө 76 настай Жерар Депардье бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж 18 сарын тэнсэн харгалзах хэл авчээ. Мөн шүүхээс зүүнд 29,040 еврогийн торгуул ногдуулсан байна. Тэрээр 2021 онд ногоон цонхнууд киноны зураг авалтын үеэр зургийн талбайд ажиллаж байсан 54 болон 34 настай хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болохыг прокурорын газраас мэдээлж байна. Шүүх хурал тэрээр оролцоогүй. Түүний өмгөөлөгч дараагийн шатны шүүхүүд заалтахаар бэлтгэж байгаа гэдгийг хэлсэн байна. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.